Зя сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таараг ямар энэ удаагийн хөтөлбөрийг эхэлж байна. За энэ удаа хэдүүлээ их гоё бас байна. Таны хүссэн, хүлээсэн, бүтчээсээ, биелжээсээ гэсэн зүйлшинтэй биелэхүүгүй юу? Одоо энэ талаар хэдүүлээ үзэх болно. За юу яасан? Нээл нь хэдэн загнуулсан. Жохоо ийгдэг байгаа ч гэсэн, чамар буянгийн жагийн хойд дөрвөгсөн. Одоо ер нь бол чамд бол загнах бити хүн загнаад бай гэсэн. Одооноос жоохон ийгдэг бай гэсэн. Тэгэхээр одооноос жоохон ийгдэг нээл болъё. Тэгээ миний өгчвөл миний одоо найзуутай гоё хүмүүс одоо хоолоо сайдгүй одоо бас хамаагүй ядраг үзтээ хоол болоо сайд дээрээ би хаагаа сайн бодоорой. Хэдүүлээ нас явж ийн 30 40 тий. За тэр марсан за тэр ч яах вэ? Юу яасан одоо 3 өдөр байна. Хөдрийн чулуун дээр нь хайлуулах анхаарал хандуулаарай. За юу. За 3 2 1 хөдрөө сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөдрөө дэлгэцгээе. За эхний хөдөр маань за хаан хөдөр. За хөдрийг ажиглавал одоо их чулуун сэнти дээр ухаал хэрнээ хөгшин гэсэн хэрнээ ер нь бол би зөнчөөгүй шүү те бас зүрх болооч байгаа шүү баг хүүхдэл зүрхүүдээ гэсэн маягтай хаан одоо сууж байна. Хоёрд дулахтай гэсээр хоёр толгой халахалцсан. Ер нь бол одоо харцсан нэг тийм холыг харсээр зөөлөн марцтай байна. За таны хүссэн хүлээсэн одоо зүйл чинь бүтэх магадлал нэг 50-аас 60% товчхон давал. За яагаад вэ? Юу яана? Ингэдэм бай. Хаан хүн өөрөө яг юу бүтэж болохтой, яг юу бүтэхгүй одоо өөрийн юугаар шийддэг. Жирийн одоо хүмүүс бол те тавиачд бол одоо бурхны ивэлэрч тийм хүмүүс бол хааны зорилгын амьдрал нь шийддэг бол хааны амьдрал бол яг өөрийнх нь хэр ерөнхийдөө арчаатай байх хэсгэл бол амьдрал нь шийддэг. Яг тийм учраас энэ дээр нь одоо хааных дээр бол яг өгөгдсөн боломж нь байгаа. Ашиглавал сайхан миний өгшөндөө ашиглаад сайхан явчих. Ашиглаж чадахгүй бол тэгээд одоо чи царайлаад одоо ер нь бол анаа байжээ. Эцэг энэ бол яг хувь тавилангийн амар тийм юм бол биш. Гэхдээ өөр чинь биелэл үнэхээр сайхан гоё тийм юм бол болно. Биелэхгүй байлаа гэдээ бас яасан ч яалаа да гэсэн утгатай бол юм байгаа юм. Тэгэхээр энийг бол ийм байгаа заяа. Өөрөө өөртөө сахилах баттай, практикл буюу яг логикийн дагуу тэгээ сайхан төвлөрөө бас яг энэ золиос гаргаа те ядаж зүдэрч байгаа чамаагүй болгоё гэж явал энэ бол сайхан болно. Бусдаар бол одоо болсон ч яалаа, байсан ч яалаа гэдэг бол энэ бол ер нь болох нь юу бол. Гэтэ энийг өөрөөсөө асууад үзээрэй. Үнэхээр энэ хүсэл надад биелээд ямар ашигтай юм? За үнэхээр уул хатан давирсан хэмжээний мөнгөтэй болдог ч юм уу? Эсвэл үнэхээр хүссэн юм чинь бол болжод болж байна. Эсвэл одоо юу гэдэг жижиг сажиг юмны төлөө та үнэхээр их тийм одоо юу зориулдаг юм те? Өндөр хөдөлмөр зориулдаг юм биш ер нь бодож үзээрэй заа юу. Яагаад гэвэл энэ дээр бол цэвэр таны хичээдэл танаас одоо хамаарах юм байгаа юм. Тэгээд юу яа? Яг үйлдэл үр дүнгээ гарга. Одоо маргааш хэд ийм үр дүн гаргацсан байна. 7 хоногийн дараа ийм дүн гаргацсан байна. Сарын дараа их ер нь мөрлө биелүүлнэ ч юм уу те. Тэгж явахгүй бол биелүүлнэ гэл тэгэл дайраа цээж балбаад байвал одоо болохгүй сте. Тэгээд ойлгоорой заа юу. За яагаад энэ хүсэл юм болвоо? Яагаад вэ гэвэл үнэхээр энэ хүсэл чинь биелэхэд танаас өөр одоо тийм туслах эсвэл танаас өөр явах юм бол алга. Нэг ийм болж ирсэн. Оюутан байхдаа би нэг төрийн бус нэг хальт явдаг байлаа. Тэгсэн нэг өдөр төрийн бусын тэргүүн байхгүй болсон ч илүү эсвэл нэг би хавдаг л үү. Тэр өдөр биднийг холбох хүн байхгүй, бидэртэй холбогдох хүн байхгүй, ер нь бидний ингэдэг гэдэг хүн байхгүй. Бид нар бол зүгээр л нэг ийм найзууд болсон. За манай тэргүүн ирээд тухайд дарга маань ирээд тэгээ бид нар нэг ийм зорилготой ийм хийх юм байна, тийм хийсэн гэж хэлжсэн. Яг тэр шиг энэ мөрөөдлийг яг биелүүлэх, гол авч явах, гол чиглүүлэх хүн нь та өөрөө. Энийг танаас өөр биелжээсээ, яачаасаа хийжээсээ гэсэн нэг тийм бодсон хүн яг байгаа байх. Гэхдээ тийм юу биш. Тань шиг хүсэж байгаа нь бол одоо бүх үр дүн танаас гарах юм баггүй юу? Тэгэхээр энэн дээр та өөрөө яг хичээж яг өөрөө гоё үр дүнгээ гаргаж иж айтайхан юм бол гарна. Үгүй бол одоо юу гэдгийг 1000 хонь ураад дахиад өргөдөгсөн ч юу эсвэл дээр нэг дайсныхаа толгоор
нөгөө туг дахиад те уулаас дахиад бол ямар ч нэмэр байхгүй. Ер нь уулаас дахиад яг яах гээд байгаа юм би бас ойлгохгүй л байна. За тэгвэл бас нэг юм байгаа юм. Энэ дээрээ гоё контрол үүсгээд яг одоо чинь таар үзэхгүй юу? 7 сав гарч харж байгаас одоо нэг савааныхаа бараа одоо саваа хамгаалцсан. Бусд нь бол одоо тэгээд энэ савааг нь бол хугалчих гээд байж байгааз яг тэр шиг ер нь бол энэ биелжил аюу тажгүй юм байна. Гэтэ биелүүлэх юм нь бол хувь тавилан биш зүйл танаас хамаарч байгаа учраас та өөрөө л болгоно гэдгийг одоо ойлгож үзэн заяа. За тэгэнгүүт одоо ингээд яагаад гэдэг ойлгочлаа тий. Ерөнхийдөө бол 50-60 юм. Цаашаа ер нь яг юу болох юм. За яг уу энэ юм шүү. Ийм үйл явдал болох магадлалыг ярьж байгаа шүү заа юм. Энэ дээр бол ягаад гэвэл шууд хувь төлөвлөгийн үзрэл байхгүй. Гэхдээ ийм үйл явдал болох юм байна гэдэг. За хэрвээ үнэхээр яг хааны хөзрийнхөө одоо саяны хийсэнүүд дагаад өөрөө юм хийгээд хамгаалаа явбал 10 саваа. Юу гэсэн үг вэ гэхээр юу яа гэсэн үг. 10 саваа бол одоо аюул олон нэг савааг арай чамаа гэж нэг өргөөд нэг юм биелүүлээд явж яана гэсэн үг. Дуусгах яана гэсэн үг. Тэгэхээр таны хүсэл бол яг одоо саний шиг ингээд өөрөө юм аваад хийвэл ер нь бол биелнэ. Гэхдээ энэ дундуур чинь үнэхээр тийм заваарсан олон юм гарч ирээд таныг бас ядраагаад яахыг мэдгээ болоод ер нь босч юм уу гэж бодоод дундуур нь олон юм давхцаа тий. Одоо юу гэдэг штэ нэг одоо л нэг мөнгө хураалаа гэтэл тэгэл нэг ихний хөвгт яадаг ч юм уу эсвэл нэг хүнтэй зодтолдог ч юм уу уудалцч юм уу те эсвэл нэг ээж аав өглөө хаадаг ч юм уу нэгсэндээ одоо юу юм таныг энэ мөрөөдлийн хүслээ биелүүлэх явж байгаа хорон чинь олон юм давхцсан та дунд нь бас ядарна. Гэхдээ эцсийн үр дүндээ бол сайхан биелээд явах учраас битгий их юу ягаарэ. Үнэхээр яг энэ хүслээ биелүүлээ ингэж хийж бодож байгаа бол зүгээр сайхан шолоохон яваарэ гэдэг хөзрөл гарч байгаа юм. Тэгэд хардаа ууг нь энэ хардаа нэг алхаал даваад зам даваад орчиж байгааз яг тэрэн шиг таны эндэлж гисэн яг энийг хий гэж байгаа бол магадгүй 1-2 сар ч юм уу. Эсвэл магадгүй сар орчин ч юм уу. Нилээн түүхтэй ядаргаатай үйл явдал болох байх олон юм давхцсан гэсэн хүүр юм а гэж бодсон. Гэхдээ миний өгшөө найзаа эсвэл анаа тий жоохон гүрээчүүл ууг нь биелнэ. Нэх ус удахгүй. Гол нь одоо үнэхээр энийг биелүүлэх тал дээр одоо юу гэдгийг танаас хамааралтай ч хамааралгүй ч яг таны хичээл зүтгэл яадаг гэдэг юм л хамгийн чухал байна. Хэрвээ та үгүй гэвэл яг үндэ ингээл үгүйгээл болчихно. За юу. За ерөнхий тавчхандаа бол биелнэ. Гэхдээ өөрөө хичээхгүй бол болохгүй. Хичээвэл үнэхээр их ядрах ачаал зэрэг юм болно. Гэхдээ гайгүй юм байна. За харин одоо юу яа? Гаргалгаа наривчлан орё. Яагаад ингэтэй одоо яавал энийг бүр тажгүй болох нь. За хаан хүн одоо ямар байх хэвтэй? Зоосны боол буюу юу гэдэг? За зоосны боол гэдэг тийм мөнгөний бод биш шүү. Одоо 50 нэгдүгээр 50 эерэг байдаг. Одоо би нэг хятадын үзэнгүүтэл юу ядгийг амар ингээл хямраалц амар олон дайсан өөрлөө ингээл дайрна гэсэн чинь мэнх ингээл 50 мэжтэй. Хэрвээ хаан хямравал одоо цэргийн жижигт нь хямрна. За хаан хямрч хэрүүлээ өгөх юм байна уу? За одоо ингээд ер нь урамхуу яах вэ те? Зүхтгүү гэж бодно. Гэтэл хаан 50 байна гэхээр хаан төлөө байгаа юм байна. Тэр хэдүүл бас болох юм байна гэдэг шиг байгаа. Тэгэхээр хамгийн гол нь та өөрийгөө тийм тайван, эерэг, гоё байх хэрэгтэй. Тэгжрэж тань бас одоо хит их бөөрнөд юмд орохгүй бас айтайхан байна. Тэгээд дээр нь дараа чи юм биелүүлээд гоё байх юм байна. За ёо. Нэгт хоёрт юмнаас суралц бэлт тэгэхгүй бол энэ хөзрөө сонгосон хүн та юу яах гэдэг бас гоё байхыг одоо гоё байх ч үхтэй ерөнхийдөө өөрийгөө болцсон гэж бодоод байна. No. Хүн зодуулах гэж байна. Битгий юу яагаар өөрийгөө бэлэн болсон гэж та бол яг өндөр амьдралынхаа төрх хүүхдлээ бодохгүй те баг өгөөч бодохгүй байх. Үргэлжил та сурж байх, үргэлжил та хичээж явах байх, үргэлжил ямар нэг болохгүй явж байх. Харин тийм учраас ямарваа нэг хийж байгаа нөхцөл бүгдэнд нь заавал бэлдээд, ойлгоод, ухаарад ийм байж болох юм тийм ч сайхан ойлгоцоо явсан нь айгүй чухал юм байгаа юм. Тэгэхээр одоо хийж байгаа зүйлсүүд айгүй сайхан бэлт, тайван бай, өөрийгөө гоё байлга юмнаас болохгүй бол суралцах хэрэгтэй шүү. За юу. За харин хоёр дахь нь
7 сэлэм. За ингээд эн чинь юу штэ ерөнхий суурь бол хамаагүй танаас хамаарч байгаа те. Тийм учраас юу яана? Одоо хэд тийм за яг баатарлаг зөрөгтэй юм хэмээх хийдэг те ойлгож байна. Гэхдээ тэрнээс ч чухал юм гэвэл жоохон сэргэлэн баймар байна. Гяс ингээ юм яадаа хизээ уурлах уу хизээ хинтээ яаж харсгүй мэддэг хэнийг бас яах юм мэддэг тийм толгойдоо бодолтой бас тийм дороо сууртай байхгүй бол энэ үсрээс хонсон хүн та одоо юу гэдгийг бор зүрхээр л яваад байна. Яг нэг буруу ч юм бол биш гэхдээ бас нэг тийм зөвч бас гайхуулах юм бол биш. Дээхүү социализм үед бол нөгөө бор зүрхээр явж энэ гингүүтэй тийм бас гоё мэдвэсэн шүү дээ. Гоё хөл боддог ус. Одоо бол ерөнхийдөө одоо юу гэдгийг зүгээр л маанагараа явж байгаа гэсэн үг шүү дээ. Энд чинь юм хүн өөрөө аргыг нь оллоо хинээс яаж бууж болох вэ те яавал өөртөө үр дүн гаргаж болох вэ гэдгийг бодож байх ёстой хүн бор зүрхээр явна гэдэг чинь зүгээр нэг толгой өндөрлөхгүй толгой дотор дээрээсээ юу гэж харахгүй яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр илүү тийм бодол харсан яавал дээр те юу хийвэл яах юм те бодож ухаарч явах нь маш сайн. Өөрөөр хэлбэл авахаалжтай бай угаасаа та чадна бас тодорхой хэмжээний сэргэлэн бай. Бичгээ залжин байхад их буруудах байхгүй. Хамгийн гол нь толгоогоо өндийлөхөд эргэн тойрон юу байгааг хар. Тэгэхгүй бол зөвхөн өөрийнхөө юуг хараад байна. Надад нэг ах нь хэлчихсэн. Покер бол юу шүү? Яг эргэн тойрны хүмүүс ажилтдаг хөдөр шүү. Чамд муу хөдөр байх нь хамаагүй. Зөрөө хүмүүс чинь бүр муу хөдөр гэж болно. Гол нь тэр хүмүүс чамд муу хөдөр байгааг мэдэхгүй. Харин чи одоо нэгсэндээ хүмүүс сайн хөдөртэй дажгүй гэж ойлгуулвал те тэр хүмүүс чамаас айсандаа унах болно. Яг тэр шиг та бас одоо юу гэдгийг одоо эргэн тойрныхоо хүмүүсийг хараад ямар хоо байнуудыг ажиллаж чадаад тэдэнд туслах юм эсвэл юм болвол тэр хүмүүс зөрөөтэй туслана шүү гэдгийг ойлгоорой заа юу. За 3 дахь нь. За яалтчгүй юу ярих юм байна. Яг энэ юм хийх явж байхад бол жоохон ядаргаатай үйл явдал болдог ч юм уу те бас зөрчилдөг ч юм уу эсвэл бас олон давцах юм зэмзүүл болох байх. Гэхдээ угаасаа юу гэдгийг юу гэдэг чтэй хэрвээ амархан байсан бол энэ бас сорил биш ээ гэд. Угаасаа энэ хүсэл бил одоо энэ хүсэл сонгосон хүн таны одоо биелгэж байгаа хүсэл бодсон зүйл бол юу юм? Одоо зүгээр тийм энгийн биш. Бас жоохон тийм чаленжтэй ч үгүй юм уу бас ядаргаатай ч үгүй юм бол байгаа. Нэг тийм амархан бүр бүтчихгүй. Тэрийг бүтээхийн төлөө та өөрөө явах ёстой. Явж ээж бас ихтэйх юм болох. Тэгэхгүй бол бодоод үзээрэй. Бидний ээж аавууд, бидний өвөө эмээ, өвөг дээдс те тэд нар хизээч тэд нар бол нүүдэлч хүмүүс. Тэд нар заа өсөөд энэ одоо мал олдохгүй нэг KFC захиалж юм уу эсвэл заа боли зүгээр нэг юу захиалчих. Онлайнаар нэг юм захиалчих. Тэгэл өнөөдөр аргалыг гэсэн байхгүй шүү дээ. Нэгсэндээ хөдөө одоо хээр те өсч өгсөн хүмүүсийг бид нар дөрөвдөн. Тэгэхээр яалчгүй байгальтай хөдөлсөн, байгальтай зодтолтон те тэгж нэг амжируу юм гарна. Тэрийг бас та нар бодж үзээрэй. Бид нар бол бас яг тийм хүмүүсийн хажууд тоггоосгүй. Хажууд арай гайгүй байгаа. Гэхдээ бид нар бас чанга хүмүүсийн урд юм гэдэг юм бодож бас зориг чиглэлээ сайн авч шүү заа юу. За ерөнхийдөө нь бол харахад хүсэл бол бэлтгэх нь 50-60%. Гэхдээ одоо хамгийн түрүү сэтгүүдэд бэлтгэл хэрэгтэй, бас суралцах хэрэгтэй. Давхар өөрчлөлт туслах нь ер нь бага боловч бас одоо өөрөө л болохгүй бол болохгүй. Тэрэн дээр маш тийм сэргэлэн ухаантай авахчтай байвал өөртөө сайн гарна. Яг хийж явах явц чинь одоо аюул их олон юм давхцах учраас аль болох тийм толгойдоо ухаантай бас өөрөөгөө тийм одоо чанга юм руу орж өсгөл тийм энийг бүтээж ажил гарна сте. Алцвал алдсан штэ юм хулгайчудтай гэж явсан нь бол өөр ч хамгийн сайн юм. Гэж гарч байгаа юм аа. За сахиусан тэнгэрүүд өөр чинь юу зөвлөсөн байна? Харъя. Вау, нар үзэр орсон. Юу яасан? Тэ одоо наарч нь юм байдгийн. Ер нь бол амьдрал эргэн тойрны хараа. Миний найзаа, хайрушгаануудаа. Өөртөө энэ ч одоо яг эргэн тойрны хараад үз. Яг өөрт чинь гарч өөрийг чинь болгож байгаа хүсэл амбицтай хүн бас эргэн тойрны чинь ховор. Яг өөрөө бас энийг болгох гэж байгаа учраас энэ зүйл бол юу юм? Одоо өөрсдийн эргэн тойрны хүмүүсийн чинь бол яаж ч тийм жоохон левел ахиу төвшин нэмүү тийм хүслийг бол өөр хүсгээд байна. Энэ бол зөв зүйл. Гэхдээ тийм зүйл бас тийм амархан орж ирдэггүй. Тэгэхээр юмыг ойлгож ухаар одоо юу гэдгийг царай муутай охинтой үерхий гэвэл бас гайгүй.
Жоохон царайлаг үлгслэнгаа болвол тэгээ бас тэр хэмжээнд байх ч юм болно шүү дээ. Яг тэр шиг өөрийгөө бас одоо дээд түвшний арай хайтайхан өндөр түвшин хийж байгаа учраас тэр хэмжээний юм бас болгоно гэж дайр заа юу. Бүхэн сайхан бүтэн. За харин таны энерги ямар байна вэ? Хаан цаашаа харцсан байна. Хөөе. Миний найзаа би өөрөө чинь загнахгүй. Гэтэ гоё хэлчихье. Өгсөндөө юу яагаад байгаа юм бэ? Одоо өөрийгөө дорд үзээд байгаа юм бэ? Нэг талдаа гарвал нэг талдаа гарчмаар байна. Тэгэхгүй бол хаан хоошоо харна гэдэг чинь ер нь бол жоохон залхуурсан гэсэн үг. За залхуурна гэдэг чинь бол одоо ядралт орж болно. Эсвэл одоо тийм хямрал сэтгэл хямрал орж болно. Гэхдээ залхуурал. Нэг зүйлийг ойлгоорой. Үр дүн бүтээх ачаалттай олон байгаа юм бол ойлгож байна. Гэхдээ нэгэнд ийм боломж яадаг гэдэг юм бас байнга орж ирдгүй гэдгийг санаарай. Тэгэхээр нэгд үнэхээр энийг хүсэж байгаа бол битгий хоёрын хооронд байгаарай заа юу. Би сайн ярьчих гээд байна. Гэхдээ бас залгиж байна. Тавчхандаа бол дээнүүд минь гүрийгээ дайраад хүслээ биелүүл амьдрал заримдаа амар хөдөлгөй байдгийг заримдаа бас одоо зөндөө хичээх хөстэй үед байдгийг хичээх хөстэй үед нь зүгээр сайхан хичээгээд намайг баярлуулж өгөх үү. За ингээд эхний хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэцүүнд таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийгээ, субскрайб дараарай. Мөн таньшуул маш баярлах болно. Мөн одоо гүйлгэний утган дээр юу хийх хүсэж байгаа зорилготой байна те. Юунууд тэмүүлжин хэлвэчээр тэр жинтэй сайхан манифест хийгээд залбирлууд ирүүлэх болоо. Тэгээ та бүхэндээ одоо хамгийн сайхан хүссэн өрөө. Мөн дашин тусуу та бүхэн ингээд байнгын стресстэй төвхтэй ингээд одоо тайвширчдаггүй хэцүү байвал та бүхэнд энерги цэвэрлэдэг Oracle давсыг одоо санал болгож байна. Ердөө 10-20 минут давснаас нөрөд 10-20 минут ингээд бэлэг яагаад гэхээр аюу сайхан тайвшаад гой болго гардаг юм аа шүү. Мөн ингээд байнгын ингээд аргаа болохгүй хямрцсан стресстэй хэцүү байгаа бол та бүхэн надаар одоо тарах үзэж болно. Одоо Facebook руу Instagram-аас сайхан холбогдоорой. За тэгээд хамгийн сүүлд нь нэг юм хэлье. Амьдрал бол яг үнэндээ хамгийн сайхан зүйл бол зөндөө байгаа. Бас таны мөрөөдөл гэсэн юмыг биелүүлэх гэдэг. Та өөрөө л яг үнэндээ биелсэн ч ялаа биелэхгүйсэн ч ялаа ер нь жоохон залхуурчвал яад юм бэ гэдэг заа юм. Энэ бол байж болохгүй. Зүгээр л амьдралын сайнсан хамаг юмыг л болох гээд дайраад үз. Болгосонгүй гээд дараа нь хэдэн жилийн дараа харамсахгүй төлөө одоо жоохон ядарцаа юу. За ингээд та бүхэний хамгийн сайн санагсан яриг хайртай шүү. Одоо хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань 9 аяга. За хүсэл биелэх одоо юу бол магадлал бол юу байна? Ер нь бол нэг 80-аас 90%. За баруун 80 гэж бодчиход нэг бурууддаг юм да. За хөдрийг ажиглал юу байна? Одоо нэгэн залуу амар гойтой ингээ хүсэл нь юу ячихсан бөөн баяр болчихсон модон сандал дээр хойно ингээ баахан ингээ аяг тавьчихсан. Одоо их сайхан сууж байна тийм биз? За тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ бол нэгсэн дөөр чинь хүсэл биелнэ гэсэн. Ер нь сайхан юм болоо те. Одоо сэтгэл ханамж. Сэтгэл зүйн тэгэхээр сэтгэл ханахаа яа гэсэн үг вэ? Сэтгэл зүйн тогтвортой байдал. За тэгэхээр сэтгэл зүйн тогтвортой байна гэдэг чинь одоо амьдралын сайн сайхан мэдрээд ар жаргалыг сайхан мэдэрнэ гэсэн үг. За тэгэхээр юу вэ? Одоо хүсэл бол нэг талаас бас сайхан биелдэм байжээ. Нөгөө талаас энэ хүсэл сонсон хүнтэй хэлэх тийм мэдрэмжээ таадаг. Яг мэдрэмжинд нь сайхан те одоо болж байгаа зүйл тэгээд босд нь болно доо гэж бол болоод байна. Энэ бол нэг талаас бол зөв. Нөгөө талаас юу яа? Энэ мэдрэмжийг биелүүлэхийн төлөө бол хичээх ёстой. Ялангуяа зарим зүйл дээр бол танаас хамаарах зүйл бас байна. Одоо хүсэл биелүүлэхчтэй. Одоо бас танаас хамааралгүй зүйлсүүд байна. Хамааралгүй зүйлсүүдээр бол та сайхан манифест хийх юм уу? Эсвэл сайн залбирч болж байна. Хамааралтай зүйлсүүдээ бол та өөрөө хичээх ёстой. За яагаад гэдэг рүү би бол жоохон бодоод орно. Бас нэг хэдэн хэлэх юм бол байна. Энэ хараад хүсэл дээрээ ингээ амар гоё тийм юу тавьцаа бааз даав унжилсан. Гэтэл мань хөөр модон сандал дээр сууж байна. Будагч зүгээр л модон сандал. Тэгэхээр одоо
энийгээ биелүүлэхийн төлөө өстэй за ам бие зориулах нь хайшийн. Гэхдээ ер нь бол одоо аль байдаг хамаг юмаа сайн зориулаарэ. Тэгэхгүй бол бас яг одоо хөзөр дээр бол сайхан биелээ гэж хэлж байна. Гэхдээ тэр биелэхийн төлөө бас зөндөө юм болно шүү. Бас зөндөө ядарч идэх янз бүр болно шүү. Битгий ингээд одоо жоохон бууж өгч гэх юм уу сүлийн хүн битгий болоорой гэсэн үг бол нэгтээс бол энэ дээр гарч байгаа юм аа. За зөрөөд яагаад яаж тэ биелэх вэ? Хэлээгүй юу? Аягны хүлэг баттар. За хөзрийг ажиглал одоо аяг өрсөн хоёрдуулахтай цагаан мөртэй хүлэг баттар ингээд давхихтай бэлэн бас өөр сэтгэлтэй байна шүү дээ. Ингэнэ. Та их сонирхгүй юм аа. Би бол илүү их тийм лог тал руугаа одоо яах вэ гэж бодтголийн хүн. Та бол миний энэ үсээ сонсон хүн та бол илүү тийм мэдрэмжээ дагдаг, урам зоригоор явдаг те. Урам зоригийг сахилах бата болгодог хүн байна. Нэг тийм тэр бол их тийм буруу зүйл бол биш. Гэхдээ та юу хийх юм бэ? Үнэхээр энийг хийгсэн мэдрэмжээ одоо гоё болно гэж итгэвэл тэргээр одоо тийм урам зоригоо сайхан аваад хөтлөөж явдаг гэсэн үг. Ийм учраас юу яа одоо өөрийгөө яагаад энийг те биелүүлэх ёстой. Бүр одоо хурдан биелүүлээ батард орох гэж байгаа юм шүү дээ. Бас одны юм ойлгоорой. Биелэн гэж байгаа болохоос ш таныг зүгээр суугаад байвал биелэхгүй шүү. Тийм учраас бас хөдөлмөр өстэй шүү. Харин тэрэндээ зүрх сэтгэлээ сайхан зориул, хамаг юмыг сайхан болгож бүтгэнэ гэж сайхан одоо сайхан эерэг бай, гоё бай. Нэгсэндээ та юу мэдэрв яг тэрнийг хураана. Яг сайхан болж өгч яах гэдгийг яг мэдэр. Ахиу жоохон ядраад байлаа. Бас яагаад энэний төлөө явж байгаа билээ гэдгийг бас ойлго. Тэгээд хамгийн гол нь зүрх сэтгэлээ даг. Тэгэхгүй бол энэ хүчээр сонсон хүн та юу яж бол уусах болохгүй юудүүлээ зүгээр нэг нэг дарга бичээр ихсэн юм да гэхгүйгээр яагаад энийг хийвэл энэ мөрөдлийг биелүүлэхвэл ийм сайхан үйл явдал болох юм гэдгийг бол та өөртөө сайхан ойлгож ухаарчиж гарна. Энд яг хөө жирийн сажиг урам хуурхуйц үйл явдал болох магадлал байгаа. Гэхдээ том зургаараа харин мод тэнийг гоё байгаа гэж байгаа. Бас тийм байгаа шүү. Энийг хийгээ явж байхдаа өөрөөгөө мэдрэмжийг айлуулах тийм сайхан хөгжилтэй бас хэд бөөрн автанд орчихгүй те одоо байсан хамгийн чухал юм шүү гэдгийг одоо танд одоо хэлж байгаа юм аа. За бас нэг зүйл гэвэл юм байгаа юм. Энд юу гарсан? Одоо чернил ягааг те одоо графайт л чулуу гарсан. Би нэрэн дээр алдчих магадгүй шүү. Юу гэсэн үг вэ гэхээр зүүн савинга дагаа энэ ч одоо нөгөө хүний ditэн чакрач нь одоо чернил ягаагтай байдаг юм. Тэр шиг зүүн савингаа дагсан үйлдэл хий мэдрэмжээ даг одоо тэгсэн тохиолдолд юм биелэн. Тэгэхгүй бол та юу яагаад байна? Зүүн савин чинь сайн ажилтдаг, лог гэсэн ажил сайн ажилтдаг хэрнээ мэдрэмжэндээ яадаг бол хийдэг гэж байгаа айх ч юм те. Тийм байгаад байна. Зарим зүйлсийг одоо хичээгээд байхад бас нэг тийм бодсон шиг хурдан болтгүй. Бодсоос хоцрохгүй юм байна. Ядж яхад Монгол штэ. Ялангуяа тэгэл гоё штэ тэгэл одоо зүгээр миний жишээ шүү заяа. Оройгоор үзүүлэх гэсэн хүмүүс найдвартай цаг хоцроод байна. Яах вэ? 5 цаг уулзах гэсэн 6 гэж ирээд байна. Ер нь миний Монголын ард түмжээ цаг мага бариарэ дашинд дуртахад. За тэр ч яах вэ? За харин ерөнхий нэг ийм юу одоо ямар хүү үйл явдал болох вэ те? Одоо энэ хүсэл бэлгийг ойлгочвол. За морин тэрхтэн болж байна. Ямдаа гэдэг шиг. Хардаа нэг ёсондоо морин тэрхтэн одоо спинкс хөлжгсөн 2 морин тэрхтэн байгаа биз. За юу гэсэн үг вэ гэхээр юу яа? Та 1000 зүрх сэтгэлээр ингээд болон бүтээл гэж байгаа ч гэсэн энэ дээр бас тийм одоо туулах ёстой асуудал уужсаж юмнууд бол гарч л таарна. Энэ дээр та харин юу хийх ёстой юм? Юмаа анхаарад ойлгоод асуудлыг шийдээд ингэж болох юм байна. Тэгж болох юм байна. Ингүүл дээр юм байна. Аргын олыг одоо бэрхийг давъя те. Яг тэгж явахгүй бол энэ үсээ сонгосон хүнтэй юу юм шүү. Хит мэдрэмжэндээ автаж бол болохгүй. Нэгсэн хүн хэцүү юм болсон ч гэсэн та тэрийг сайхан даваал явчихдаг юм байна. Арга нь очдөг юм байна. Гэхдээ их тийм юугаар биш. Хар одоо тийм махмаяагаад зулгааж давахгүй шүү заа юу. Оронд нь нэг юм арга ийн болоод өөр хүний махмаяар зулгаадаг ч юм уу. Тэ эсвэл өөр хүнийг сайхан уудаг ч юм уу. Нэгсэндээ одоо хит битгий юмд өөрөө тийм одоо ард аюу юм уу эсвэл одоо тийм сухад аврах маргач байгаа шүү дээ.
өөрөө хамаг юм олон. За хит амар юмтай тийм махрах хэрэггүй. Толгоо маш сайн ажиллавал энэ спинкс чинь тийм байхгүй юу? Ер нь бол энэ спинксийг хөлдсөн хүн чинь нэг тийм сайн ч хөллөөгүй. Арга хэвэн болцсон байхгүй юу? Тэгэд хүнээр юм чирүүлээд нь штэ. Тэр шиг та нар бас яг өөрсдөө тийм одоо юм чирүүлэх юм сайн хийж заа юу. За хүсэл биелдэм байж харин яаж гаргалгаа гарах вэ те харъя. За савааны хүлэг батар нэг юу яана. Хүслээ биелэх нь бол үнэн. Гэхдээ биелүүлэхийн төлөө хичээхгүй бол энэ хөдрийг сонсон хүнтэй юу яагаад вэ? Нэг юм циклтэй яваад идэм байна. Аваа ингээл нэг амар алж чадаал те одоо ингээд мөрөөл хүсмөрөөлтэй хөсмөрөөлөө биелүүлнэ ингээл аваа алж чадаал аваа хүслэн жоохон биелээ хэлцвэл бодсанс юм жоохон биелээ эхлэнгүүт хамраас өгчдөг. Ер нь ингээд миний сахыг биелээд идэм байх болт юм байна. Би бол бараг л Монгол улстай бол те бараг л гавьяат ч юм уу одоо эсвэл хөдөлмөрийн батар авахаар юм байна. Тэнгүүт нөгөөх нь байх болчдөг. Нөгөө өнгөрсөн үений одоо нөгөө магц хөрмөн дээр болчиход байна. За тэгэнгүүт тэрнийгээ болоод дахиад би хөдөлмөрч миний гараас юм ард юмаа гэдэг бас батлах гээд бас жоох юм болдгоо гэж магадгүй шүү. Баг зэрэг за их байн бол биш. Тэгэхээр бас нэг зүйл гэвэл юу байгаа юм? Эсвүү бол та өөртөө аягүй их итгэл өгч чадахгүй байгаа даа. Болчоос гэхдээ мөхөс намаа яаж тоохоо ч юм уу те. Эсвэл гэхдээ болчоос гэхдээ надад хэцүү гэж юм. Эсвэл би чадахгүй гэж юм уу? Харин бүр чадна. Хардаа танаас дор мангар бацаанууд юм хийгээд байгаа. Гэтэл та бол яг үнэндээ оройн дээр очир дээр гэдэг шиг ур чадвартай, яв чадвартай, гоё гоо сайхан байна уу байгаа, гоё нөө секси би хаа байна уу байна те. Гэтэл өөртөө итгэл байхгүй байгаа шүү. Тэгэхээр өөртөө итгэлийг дайраарай заяа. Ингэдэй. Одоо ингээд нэг night match оронгууд нэг амар лагд хөөхнүүд ганцаар байж идэгээ. За ёстой нэг юм зөрөөд нэг тийм лаглаг залуусна болохоор ингээд би байдгүй шүү дээ. Яа нэг хөх намайг тоохолгоо боддоггүй. Тэнгүүт бодоод үзээрэй. За ёстой нэг юм атомны хөлс нөтрүүлсэн бараг л дээлтэйгээ шавхуу нэг гизг үзэтэй. Бас нэг таг бор хар ирээ бас нэг хар шил босчихсан нэг ахнар байдаг да. Тэгээд зохиолын дуу морины дунд нугсгүй. Тийм ахнар руу шууд октод руу шууд ордог байхгүй. Октод танилцъя гэдэг. Тоохгүй мэдж байгаа шүү дээ гэсэн ирээд тэгээд орлоод үздэг. Яг тэр нэг тийм хэмжээний эрч хүчтэй, тийм хэмжээний одоо өөртөө итгэл бас агуу өөртөө итгэл байгаа өстэй. Би л бас тэгж одоо үгдгийн шууд бас арай тийм зориг надаас гарахгүй. Би бол бас зоригтой ихтэй арай тийм зориг гарахгүй. Гол нь тэр хэмжээний зориг танаас бас гарах хэрэгтэй. Гарч ирэх хүсэл чинь бий дээ шүү гэж бол гарч иж байгаа юм аа. За харин зүрх сэтгэлээ зориулнаа гэж байгаа шүү дээ. Энэ ингэж байгаа юм. Хоёр аяга. Нэг ёсондоо та юу их хэрэгтэй байна? Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд туслах хүнийг, бас зөвлөх хүнийг, дэмжих хүнийг та олох хэрэгтэй байгаад байна. Энийний та ганцаараа бүтээн гэвэл бол бас түүхтэй тань чадах юм байгаа, бас чадахгүй юм байгаа. Энийг зүр хөлөн зөвчөрч та нэг тийм одоо юу биш. Юу гэвэл очирван бурхан биш. Зүгээр байдаг хүн. Гэхдээ юу явах хэрэгтэй? Энэ дээр таныг дэмждэг хүн байх хэрэгтэй. Тань таавар чадыг аюулсан чадна. Гэхдээ хит бас ингэж яаж болохгүй. Зөрөөд чадны итгэл бас итгэх хэрэгтэй. Бас таны чадны одоо тэгээ босоод тохсон нөхсөн тийм сайн хүнийг олох хэрэгтэй. Заавал олон биш нэг хүн байх л болно. Нэг бицгаа юм ярьчих заяа. Надад таны гихч байдаг юм аа. Тэр танд гихшиг найзтай. Найз нь мангар баян. Тэгээд гол нь нэг баян хүмүүс нэг зүү нэг хил лам тусныг айдаг. Тэгэнгүүт манай их гол нөө ярьдаг тийм хүч бас тийм ярих хэрэгцээ гарна шүү дээ. Тэр ярих хэрэгцээгээ манай ихчд ярьж гаргадаг. Манай ихч бол нэг тийм хүний юм тоодгүй нэг тийм тайван дүмбийгөө байж байгаа юм байхгүй юу? Хүн л сайн явж байвал одоо яах вэ гэвчдэг. Тэгэл ихчд хамаг юм одоо тэр нөө баян хүн ихчд хамаг юм ярина. Тэгээд тэр хүний одоо стресс хайдагч шүү дээ. Одоо хамаг юм ярьчлаа, доторхоноос нь гартлаа. Тэгмүүтээ хоолоод байлчна. Нэгсэндээ 20 бүтэн чанастглаа. Нөгөө манай ихч бол хоолнд даалга болцсон. Давхар хүний зовлон сонсцсон. Тэгмүүд нөгөө ихч болохоор баян болохоор юу яцсан? Дотор усаах уудалцсан. Тэ гоё байдаг. Ядаж нэг тийм хүнтэй ч гэсэн хамаагүй болчих. За юм тэгэхгүй бол одоо юу гэдгийг сайхан өөр чинь дэмждэг те. Яг энэ сонь жишээ. Гэтэ ер нь бол нэгсэн миний ярьж байгаа ойлгож байгаа. Өөрөө чинь дэмждэг тийм сайн хүнтэй болоо. Болж иж амьд чинь сайхан явна. Тэгэхгүй бол таг ганцаар зүтгэж юм. Эсвэл буруу хүндээ хамаг яриад байхаар яг үндэ хил лам ихтэйд байна. Тэрийг ойлгоорой заа юу. За зөрөөд одоо
морин төрөлтөн дээр яах юм? Гаргалгаа нь юу вэ? За 6 зоос. Юу яана? Хүмүүс тус тодорхой хэмжээнд хэнд туслах уу? Хинээс юм авах уу? Хинтээ зүг байх уу? Хинээс тус авах уу гэдгээ бодно. Энэ ертөнцид ойн савдаг гэж яг үндэ байдгүй маа. Та одоо юу гэдгийг бас тийм арай дэндүүд зожигрох гэдэг ч юм уу эсвэл өөрөө хамаа юм хийн одоо хүмүүсээс яах вэ гэж болохгүй. Энэ ертөнцид тийм хоёр төрлийн хүмүүс байгаад байна. Нэг нь үнэхэрийн сайн суурьтай хэрнээ юу яадгүй. Бусадтай нэг арга яваа яаж болохоо хийхээ мэддэггүй. Зүгээр л сайхан арга болог явуулдаг. Тэр яг тийм одоо амар сайн суурьтай амар уур чадвартай гэсэрнээ яхийг мэддэггүй. Нөгөө хэсэг болохоор одоо ер нь бол жоохон гурай хулгайчтай та шулуух хэд бол хүний аргыг үнэхээр сайн болдог. Хүнээр юу хийх үнэхээр сайн мэддэг. Гэсэн хэрнээ ямар ч ур чадвар чипуха байхгүй бараг л 4-р ангийн боловсралтай 40-оос дээшээ тоолж чадахгүй нэмэх хасах дээр бол баг тий 20 дээр 20-ын нөхөд бол мэдхгүй. Тийм төрлийн хүмүүст нь одоо хүнийг одоо за бөхсөлөсөр байгаад аймар дээр гараад байна. За хэдүүлээ бас бөхсөлөх нь хайшаа угаасаа хэлж чадахгүй. Гэхдээ яшны ийм тооцоотой байх хэрэгтэй. Хинт туслах уу, хинтээ яах вэ юу те? Хин надад яах вэ гэж тийм бодолтой байж бас хүмүүсээс бодолтой хайрцаж байж ич таны амжилт энэ мөрөл ер нь л сайхан биелэх юм байна. За юу яа? Дүгнэлт. Энийний дараа сахиус нэгэр болон одоо юуны зөвлөгөө байгаа. Энэрийн зөвлөгөө байгаа шүү. Хүсэл ер нь бол биелнэ. Гэхдээ юу яа? Та өөртөө ингэж итгэж ингээд дайрчиж энэ сайхан биелнэ. За яагаад гэвэл энэ одоо юу гэдэг таны одоо өөртөө одоо амьдрал чинь ер нь яавал гоё байдгийг гэхээр одоо юу гэдэг өөртөө итгэсэн тийм сайхан мэдрэмжийг авч сайхан байдаг. Тэрний чинь энерги сайхан биелнэ. Бас одоо эргэн тойрны хүмүүс чинь бас сайн сайхан байвал тэрнээс чинь болж одоо бас таны нэг сайхан байх юм байна биелнэ. Тэгээд яг биелж байх явцад ер нь бол жоохон төвөгтэй асуудлууд үүсчихсэн та хинтээ хаана яаж гэдгээс нь хүмүүсээс тусламж аваад сайхан хамгийн сайхан биелнэ гэж байна. За харин одоо юу яа? Сахиус нь Тэнгэр юу зүйлсэн байна? Харъя. Уг нь бурхан багш те одоо Христ ч юм уу эсвэл одоо Мухаммед Аллах Тэнгэр ч юм уу таныг ивээд юм байна. Гэтэл та яг үндэ ивээлийн тоодгүй юм байна. Ингэж болох юм байна. Юу яачаа чи одоо юу гэдгийг таныг ивэлээ гэдэг чинь нэгсэндээ танд эр зоригтой аз завшаа өгнө. Гэхдээ тэр аз завшааг зүгээр нэхгүй таараа хөдөлж аван заяа. Тэгэхээр битгий өөрийнхөө амьдралыг одоо итгэлгүй муу гэж бод харин бүрдсмөө сайхан дайраал зүтгэл яваад амьдрал сайхан амьдрал баян. За таны энийг одоо ямар хөө харцгаая. Энерги зүтгэл. Ваа болж байна. 19 нар үзэр. Амар сайхан таныг аз ивэцсэн байгаа юм байна. Хойч нь бол уг нь 2 танк, асфальт 10 танк 2 хороо зэрэг бол уг нь байгаа юм байна. Бараг л одоо таны те савдаг модус сүнсүүч бол бараг л амар баригч угаасаа дажгүй байна. Тийм учраас ямарваны эхлэхэд бол айгүй сайн. Дээр нь та өөрөө энэ хүсэл сонсон хүнтэй нэг тийм нүгэл үлдээгүй хүн учраас за яах вэ жижиг сажиг нэг тийм юм байна шүү дээ одоо. Тийм үстэй. Тэрээс аим том нүгэл хүлээгүй учраас ерөөхдөө бол таныг бол амьдрал зүг замаар явж байгаад ивээх гэдэг. Тэр ивэлийн сайхан авбал маш сайн гэж бол гарч иж байгаамаа. За ингээд одоо 2 дахь өдөр манд дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайктаараа шеэр ирээ сабскрайб дараарай. Мөн дэний шууд маш баярлалаа. Мөн одоо гүйлгээний утган дээр одоо юу хийх хүсэж байна? Ямар зорилготой байна те? Юунэтэй тэмүүжин төвчөөрөө тэрчлэн сайхан манифест хийгээ залбирлууд өрөөлөх болоо. Тэгээ та бүхэндээ ингээд үзүүл таарах үзүүлмээр байгаа бол эсвэл яг өөр хөдөлгөөний нэг юм чадахгүй зүйлийг мэдгүй зүйл асуумар байгаа бол эсвэл менторшип авмаар байгаа бол та бүхэн миний одоо Facebook, Instagram холбоотойгоо эсвэл уулз үзүүлээд би 10 цаг байгаа шүү. Мөн ингээ байнгын стрессэд хөвгтэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөг Oracle Apps-ыг одоо хэрэглээд үзээрэй. Ердөө 10 сарын давтаас мараад 10 сарын ингээд ресурсыг гаргаж ирээд аюул сайхан тайвшаад би хаа хөнгөрөөд энерги сайхан зөвлөхөд гой болоо гаргаж ирсэн байгаа шүү заа юу. За тэгээд хамгийн сүүлний юм хэлье. Аз ивэсэн ийм үед өөрт итгэлтэй дайр. Аз ивээгүй сонь үед бол жоохон тайван бай. Одоо бол аз ивээсэн үе байгаа заа юу. Тэгэхээр шууд усаал зүгээр. Яндаа гэдэг заа юу. Асуудал байхгүй. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн төсрийг өрөөе. Одоо 3 дахь зөвлөгөөгээ орцгоё.
За 3 дахь хөзөр маань ингээ харъя. 10 сэлэм. За товчхондоо бол бүтэх магадлал нэг 10-аас 20%. Ер нь бүтэхгүй хэлчихэд нэг буруудахгүй байх. За юу. За хөзрийг ажиглая. 10 одоо нэгэн хүн ингээд харанхуйдтай нэг өгцөн талгаа дээр нэг бие дээр нь 10 сэлэм ингээд маа гэж зооцсон байна. За юу вэ? 9 сэлэм бол хүний хувьд майнд оюун санааны хувьд ялагдал хэцүү ямар л үгүй. 10 бол ер нь л яг биеийнхээ оргиороо те одоо хэцүү байдгийг. Нэгсэндээ юу яадаг? Та болохгүй зүйлсийг ер нь болох гэж үзээ яваад байгаа юм биш үү? Энд чинь тэгээ ер нь зөв юм уу те? Энийг болох гэж хичээгээд явах тусам улмал их зардал гараад улмал их юм болол улмал их ядаргаа болохгүй юу? Ер нь жоохон одоо наатаа бодож үзсэн юм уу те? Энэ 10 сэлэм гэдэг бол нэгсэндээ тааруу зөвд бол ер нь одоо нэг юм юу ер нь дуусгаад болчихоо гэсэн үг. Гэхдээ сэлэм бол сэлэм. Нэгдүгээр хамаг юм та өөрөө бас юу яах хэвтэй тодорхой болох хэвтэй. Яг одоо энэ хүсэл мөрөөдлийн миний надад биелүүлснээр одоо их те гоё юм болохгүй юу. За одоо юу яа? Хүнд нэг 100 хүнээс 100,000 төгрөг авах хэвтэй. За 100,000 төгрөгийг авах гэж ингээ бөө юм болсоор байгаад нөх хүн өөр бас юу вэ штэ. Одоо юу гэдгийг авах гэж нэгсэндээ юм бараа зарах гээд хүнээс 100,000 авахын тулд тест бөө юм болсоор байгаад нэг 200-300 төгрөгийн зардал гарчаад зөрөө 100,000-ыг авах гэвэл нэгсэндээ хайр байхгүй нэгсэндээ бараг болчихсон дээр. Яг тийм маягийн болох гэдэг. Амар их тийм өргөө зардал ч юм уу хэрэгцээгүй зүйлсүүд ер нь өөрөө бас хийх гээд байгаа юм биш үү. Энд чинь тэгээд эцсийн үр дүндээ боллоос тийм үр дүнгээ өгөх юм болоо ер нь жоохон бодолтой байгаарэ гэдэг хөтзөрүүл нэгт ингээ гарч байгаа юм аа. Тэгээд нөгөө талаас юм байна. Энийг удаандаа болгох гэх тусам юу яа? Одоо танд хэцүү бүр тийм хямраад ууцтай болж юм бол. Нөгөө талаас ингэдэй. Хувь тавилан аягүй тийм жоохон зав ажилтгий. Уг нь бол одоо юу гэдгийг болчмоор юм шиг санагддаг. Гэсээр нь яг цагаа талаад одоо юу яхаар харахаар болтгоо. Одоо яг би нэг бяцхан юм ярьж игээр одоо нэг ингэжсэн ер нь бол одоо хувь тавилангаасаа бол одоо яг аюул ажгүй ажил санд одоо ирсэн. Хэсэг ер нь хийгээд их тусам би одоо амар хядсан цалингаач авч чадаагүй хүмүүс сүлдээ тийм янз бүр одоо хэрэг төсөж юм хэрнчлэг явуулж штэ. Тэгээд яах вэ? Одоо яг ийм сонголтол болсон л да. Өргөжлүүлүүд яг цалингаа гайгүй явах. Гэхдээ тэгэл ер нь л улмал нэг тийм хүнээр хэлэхгүй хэлүүлэх юм эсвэл улмны хядардаг ч юм уу цалин байгаа ч юм уу те. Тэрний оронд болчих. Яад нэг ганцхан сар ажиллаж юм уу байна үз. Тэгж байгаа л ажилд орно шүү дээ. Гайгүй би уусаа ээж автаа цог явдаг шээс гоё. Тэгээ яах вэ тэгэл нэг шийдэл төрсөн. Мэдээж миний байж бас бардам зан талаас бол одоо хэцүү байсан. Гэхдээ тэгэл гарсны үр дүнд одоо юу гэдэг хит тийм буруу зүтрэг гүрэх байсан. Яг тэр шиг таны бол ер нь нэг тийм хоёрын хооронд юм битгий гүрээ. Наа хүсч юм бол ер нь биелэх нь бас хэцүү шүү гэж бол гарч байна. За яагаад? Гоё штэ. За юу яасан? Хувь тавилангаас орж иж байгаа хэдий юм байна. Нэгт хайрын үзэр гарсан. Нэг өсөндөө танд илүү дээр дажгүй сонголтууд бол яг үнэндээ байгаа юм байна. Бас та ганцаараа тийм энийг бүтээх ёсгүй. Ер нь бол өөр олон хүмүүстэй өөр илүү тийм дажгүй зүйл хийх юм бол байгаа юм байна. Нэг өсөндөө зөрүүд таны нэг юм би өөрөө болгоно ч юм уу би эсвэл энийг хийнэ гэсэн нэг тийм сонин зөрүүд занч нь ерөнхийдөө бас нэг тийм сайн зүйл рүү хөтлөхгүй байгаа юм биш үү те. Ер нь бас юм хүмүүс жоохон бодож үзвэл ер нь ямар вэ? Одоо яг үр дүнгээ харуул ямар байдаг үзэл гарч иж байгаа юм. Хатуурлах сэтгэл хөдлөлт бол нэг тийм яг бурхан багшаас өгсөн тийм ариун сайхан хувь тавилан хайрыг өгч байгаа. Нэгт хоёрдугаарт юу яадаг? Ер нь яг зөв сонголтоо хийсэн юм уу те? Олон сонголтондоос зөв сонголт хийсэн юм гэж асуудаг юм. За гуравдугаарт юу яадаг? Зөв хүмүүстэй нийлэх. Амьдралд яалчгүй тийм сони байдэн шүү. Зөв хүмүүстэй нийлүүл эсвэл зөв зөөлөн замбуул гэдэг шиг аягүй сайхан үйл явдал зөв болдог. Ялангуяа энэ хүчрээ сонгосон таны хувь тавилан таны тийм яг энэгээр яв тэргээр яв үгүй бол дэмшиг өсөн маягтай болж байгаа явуулт юм шиг байна.
заавал нэг юм өөрийн хүсэгүйч байсан хэрнээ бурхан багшийн тийм яв гэсэн юм замаар нь явбал таны хүсэл яа гэдэг юм аягүй сайхан биелдэг. Юу яахгүй байхаар өөрийнхөө ингээд зүтгээд дажиж явахаар заримдаа бас бүтггүй ч юм уу те. Тийм маягийн юм бол жоохон байна уу да гэж бол гарч байгаа юм аа. Тэгэхээр бас нэг юм хардаа одоо энэ одоо чулуу кристалл бол юу вэ хэдэн зуун сая илүү хэдэн тэрбум жилийн амьдчихсэн амьтны арга гэсэн. Нэгсэндээ яг явах хэвээр замаараа явнаа л гэсэн үг. Одоо энэ амьтнаас ингэж явсаар бол бид хүн болж байгаа шүү дээ. Яг тэр шиг танд бас яг нэг тийм чулуун дээр сэлцсэн нэг тийм бас энер явах гэсэн хувь тавилангийн юм бол байна. Тэргээр л явна. Танд тэр нь бараг танд илүү тийм дайггүй сонголт байна. Та яг хүлээн одоохондоо бол яг тэр сонголт бол хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна. Гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс арга байхгүй. Ер нь амьдралдаа миний амьдралтай ямар олон сонголтууд байна. Тэрнээс аль нь илүү тийм бас байж болохоор байна. Тэр талаа бодоод үзээрэй заа юу. Тэгвэл айгүй айтайхан тийм бас үйл явдлууд бол одоо болно. Бас хүсэл мөрөдөл аль шиг дээр сонголт гарна гэж хэлж байна. За ерөнхийдөө яг одоо ингээд гүргээ яваад байвал яг ямар хүү үйл явдал болох вэ харъя. 7 аяга. Энэ бол нэг тийм сайн хөзөр бол биш. Ер нь бол одоо хатаа нэг хүн 7 аяган дээр үүлэн дээр байгаа одоо 7 аяган дотор байгаа гоё юмуд биш одоо гүүхэн байна, алт эрдэнэс байна, одоо хааны тэтэн байна те. Могоо байна гэх шиг нэг ёсондоо гол нь итэр байхгүй. Ягаад гэвэл үүлэн дүнд яг энэ юу байдаг? Юу ч байдгүй ч тийм. Үүлэн дүнд усал байгаа. Нэг ёсондоо та одоо хүрч чадшгүй нэг мөрөдлийг төлөө зөндөө явна гэсэн үг. Энэ нэг тийм сайхан үр дүн гарахгүй та улам их ядарна. Одоо зөв бодоод үзье. Анжелина Жоли гэдэг сайн жүжигчин байна. Одоо нэг хүнтэй үргэж байгаа санагдсан. За тэр хүнээсээ салаад Монголд ирээд тэгээ манай муу таратар үзүүл, миний муу таратар үзүүлээд надтай дотносох ер нь тийм одоо магадлалын онолыг бодож үзье. Ер нь бол миний тэгж явах болон таны хүсэл биелэх хоорондын магадлал бол ер нь нэг дөхүүл байгаа шүү. Яагаад гэвэл надаа Анжелина Жолитой тийм уулзах тавилангийн юм бол бараг байхгүй байх. Яг зураг мөрөл юу гэхээс. Яг тэр шиг танд бас одоо яг тэгж уучрах уулзах тийм бас хувь тавилангийн юм уу те юм аягүй бага байгаад байна. Нөлөөл одоо орчин боломж ч муу байна. Бас бурхны зурсан зурагч талаараа алга та хичээж бол болно. Гэхдээ хичээлээгээд яг тийм хүссэн хэмжээний гоё үр дүн гарахгүй болох гэж хичээгдсэн бас зөрөө тийм сөрөг үр дүн гардаг ч юм уу те. Тийм бас ядаргаатай үйл явдал гарах магадaltaй учраас ер нь эртнээсээ миний өгшөндөө одоо болцоо гэдэг шиг л явмаар байна заа юу. Тэгэхээр бас нэг зүйл гэвэл ийм байдгийн. Яг яагаад ийм хүсэл хүсвэ гэдэг жоохон бодоод үз. Энээс яг ингээд тэгвэл тэр хүссэн шалтгааныг чинь төлөө одоо биелүүлэх үз. Гэхдээ арай өөр аргаар биелж болох үз. Тийм арга гаргалгаа яадаг гэдэг юм байна уу те. Одоо юу гэдгийг юу гэж болно вэ? Үнэхээр тийм олимпийн аврах болж чадахгүй нэг хүн те одоо жуудоогоор хичээсээр олимпийн аврах чадахгүй ч гэсэн тэр хэмжээний хүний бэлдэх тийм одоо коуч тасалж болж болно те. Яг тэр шиг одоо юу гэдгийг хүсэл мөрөөдөл бол биелэх юм байгаа. Гэхдээ арга нь арай өөр байж болно те. Яг тийм маягаар юм хэлбэл баг илүү дээр юм биш үү л гарч иж байна. За одоо юу вэ? Гаргалгааны наривч сүнсээр одоо юу гэж гарч ирсэн байна? Харцгаая. За эхний өдөр зүүн хатээд гэнтэй. Миний хөгшин, миний найзаа, анаа, хайртушка. Юу яана? Зүүн совингоо юу н дагнаа. Ууг нь таны зүүн совин аягүй сайн ажилтдаг юм байна. Логч нь аягүй сайн ажиллах. Гэхдээ юу яагаад вэ? Мэдрэмж нь их автаад байна. Үгүй би энэ шийдсэн. Би яана инэ гэд. Них буруу юм бол биш. Гэхдээ нөгөө талаас бодож үзээрэй. Энэн дээр яг яах гэдэг нэг гэдэг те. Яг одоо яг зүүн совь минь юу шилжиж байна. Дээр нь би хит тийм яарад байна уу, тайван байх хэрэгтэй те. Надад тийм мэрэгэн ухаан тийм одоо бодол модал байна уу. Би зүгээр л одоо тийм хурдан баяж ч юм уу эсвэл тийм ядаргаатай тийм үйл явдал хийх гэдэг юм гэдэг бол одоо та өөрөө амьдрал дээр бодож үзэж ухаарах хэрэгтэй байгаад байна. Та бас энэ зүйл сонсон удаа дэндүү тийм хурдан шийдэмгий байх гэдэг хүснэ авах ч юм уу. Амьдрал бас юм бүх юм хүснээр бас болохгүй шүү дээ. Бас бодолтой байх хэрэгтэй. Тэгэхээр
тэртлийн зүйлс дээр бол нэгт анхаараа, зөв согингоор ер нь дагаа. Бурхан дээр одоо сахиусуудаас ч юм уу те өөрөө чинь ивэжүүдээс сахиусууд, өөрөө ч одны сүнсүүд өөр чинь аюу гой тийм гой бэлгийг бол бэлдээд тийм бэлдээд тавьсан байгаа. Гэхдээ энэ бол ер нь биш юм аа гэдэг хөзрүүл гарч иж байгаа юм. Бас нэг зүйл. Танд яг нүуний бурхны энэ тийм яв гэсэн замаар явбал амар сайн аз тахиадаг. Бити яв гэсэн замаар нь яваад байвал тэгэл нэг аз тахихгүй тэгэл ингээл нэг юм заваараас яваад иж магадгүй шүү. Тэгэхээр та бол сонголт байгаа. Гэхдээ тийм нэг нь бүтэхгүй сонголт нөхөн аюултай шиг сонголт. Энэ хоёр сонголтуудаа аль нэг л хийх одоо аль зөвийг сонгох хэрэгтэй шүү. За харин энэ дурлалт гаргалгааны хөцөр дээр ингэнэ. Яг уу юу юм л да одоо хүн л олсон хойно одоо тийм одоо юутай гарын авахтаад хөрнөж гэдэг юу аах вэ? Алдаж онж одоо хөөрхөж юм хөлөө олохгүй унаж бүдэрч явнуудаа гэдэг шиг юм болоод байна. Энэ одоо хийж байгаа үйл явдлууд ч юм бол таны амьдралыг өөрөө тийм таних юу нь болд юу нь болов гэдгийг мэдэх дүрмээ ойлгох тийм одоо юм л яваад байгаа юм байна. Нэг тийм одоо хийж байгаа үйл явдал чинь бол нэг тийм муу зүйл бол биш. Гэхдээ бас тийм амар сайн юм бол биш. Гэхдээ энийг хийсний үрд хийж одоо ойлгосны үрд дүнгээр юу яадаг? Та илүү юмыг сайн ойлгож, ухаарч одоо айгүй тийм дайжгүй явна. Энэ бол нэгсэн таныг одоо юу вэ? Зарим хүмүүс алдаанаас суралцдаг, зарим хүмүүс оноосоо суралцдаг. Та бол яг одоо өсөж байгаа алдаанаас суралцах хэрэгтэй шүү гэдэг хөзрүүл энэ дэр гарч байгаа юм байна. Нэг тийм муу одоо тийм муу зүйл бол удаагаад бол хэрэггүй. Гэхдээ бас нэг тийм энэсээ бол ухаар гэж бол гарч байна. За, гурав дахь нь юу яасан? Аягны боол буюу аягны элч. Энэ хөдрийг сонгосон хүн та юу яхсаа бол нэг тийм мэдрэмтгий жоохон эмзэг байх хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол жоохон за бүдүүн баар гэх юм хаашаа. Угаасаа та бол бүдүүн биш. Би таны бүдүүн хэлээгүй шүү. За юу. Юу яагаад юм? Дэндүү тийм одоо хайн гэх юм уу? Эсвэл сони юмнэр гүрийгээд байх гэдэг болохгүй. Одоо юу гэдгийг юу өстэй? Мэлхийг нөгөө та одоо нөгөө мэлхийг нөгөө бүлээн усан нэгэдэг бослогол гэдэг ч юм байгаад байна. Тэгэл мэлхийс тэгэл бодож игээд за бодолч юм да гэх. Нөгөө усан боцоглээдэг. Тийм бол байж болохгүй юм аа. За юу. Тэрний орон зүгээр өөртөө хайртай бай. Өөрөөрөө төлөө сайхан явжээ. Яг өөртөө яг энэ зүйлийг хийвэл надад үр дүн сайхан гарч ийн. Энэ зүйлийг бол юу хийгээд надад үр дүнч гарахгүй байна. Бүр дэмий болоод байна. Тэрний орон ингээ гэдэл сайхан явах хэрэгтэй байгаад байна. За юу. Тэгэхээр бас нэг зүйлийг бол та ойлгох хэрэгтэй байгаад байна. Аягны боол бол мэдрэмжийн өвдө. Тэгэхээр ад жаргал амьдралын ад жаргал сайн сайхныг ер нь бас хажуугаар мэдэрч явах хэрэгтэй юм аа. Угаасаа таны амьдрал бол бас одоо хэцүү, хатуу зүйлс зөндөө байгаа. Тэр болгонд заавал тийм бүрд нэмж зовж яах гээд байгаа юм тийм үстэй. Зүгээр л айтайхан юмыг айтайхтаар нь хий, үлдээ, бүхэн сайхан болно. Би бол нэг тийм буруусан мууцсан юм байхгүйгээл сайхан явмаар байна. За юу. Тэгэхгүй бол миний ч бүтггүй. Бүтггүй. За юу яасан? Товчхондоо бол хүсийн хүслүүд биелэх магадлал 10-20% тай. Яагаад гэвэл энэ хүсийг та биелүүлэх тосон улам та их тийм зовж одоо төлөвлөсч одоо 100,000 төгрөгийн орлого авахын төлөө бараг 300-400,000 төгрөгийн зардал гарахаас наагур юм болоод байна. Тийм учраас ер нь бол одоо өөрөө чинь зүүн сүүн яадаг гэдгийг сайн дагаж одоо эвгүй санагдсан зүйлсийг хийхгүй байсан бол дээр хоёрдугаарт танд зөндөө сонголтууд хувь тавилангаас бол өгч байгаа. Тэр сонголтуудаас та одоо зөв сонголтыг дагаад явах хэрэгтэй юм. Яг одоогийн нөхцөл бол та алдаж онсон ч гэсэн амьдралаас суралцж явж байгаа учраас бит өөрийгөө тийм бас буруудах яах юм хэрэггүй. Одоо өөрөөсөө бас бити хатуу бай. Гэхдээ өөрөөсөө бол хариуцлагатай байсан нь хамгийн чухал юм аа. За яг одоо нэг биелүүлнэ гэж гүрийгээ яваад л байвал тэгэл бас хоосын биелэлгээл яваад гэсэн үг. Одоо бүтгэн хэцүү. Гэхдээ энээсээ та улам л их тийм шарга сорив яадаг гэдэг балаа юм авах гээд байгаа учраас ер нь одоо амьдралын сайн сайхныг мэдрэнгээ хүслээ биелүүлэхийн төлөө ямаа хичээсэн бол дээр юм. Яг уу арга нь өөр ч гэсэн үр дүн адилхан байх магадлалтай зүйлсүүд рүү та орсон зөв юм шүү гэж гарч байгаа юм аа. За юу яа? Таны энерги ямар байх нь одоо харцгаая. Одоо сахиусны үүрэг юу зөвлөж байна одоо харцгаая. За даяач үннийг хай. Амьдралд яг үнэндээ тийм үнэн гэж юм байгаа. За тэр нь юу юм бэ?
Энд чи одоо юу штэ? Зүгээр нэг энгийн үнэн биш. Яг танд хэрэгтэй үнэн. Одоо юунаас яг ад жаргал авдгийг, яавал амьдралын сайхан байдгийг. Тэрнээс хоосон үг танд бол хүмүүс их хэлээд байна. Ингээл миний гүшин байж. Ингээл бөө аз явал. Ингээл хүмүүх гэд. Гэтэл яг тэрийг одоо хийх нь танд өөдөн байгаа юу? Бас тий. За зөрөө танд бас тийм амьдралын сайн сайхан мэдэрч байгаа юу? Эсвэл тэрнээсээ бүр их тийм ядраа хямраад байна уу тий? Бодолтой бай, бод маш сайн бод. Тэгээд найдварыг хайгаад ер нь амьдралдаа яг яаж амьдрал, юу хүсэж, ямар хуу замналаар явж амьдрал амьдрал аягүй сайхан болох юм бэ гэдгийг аягүй сайхан одоо бодож явах нь хамгийн чухал юм а гэж бол гарч иж байна. За яг одоогийн энерги одоо ямар байна харцгаая. Хүлээстэй хүн нэг юм авчиж болдгоо, хайж болдгоо тэ нэг юм найзууд байдаг штэ. Нэг ядаргаатай мөрөөч гисэрнээ бас харж чадахгүй болдгоо гисэр нэг ядаргаатай те. Яг тийм хүнтэй та цуг байгаа юм шиг байгаад байна. Та энэ үзэл сонсон хүн та нэг тийм ээж энергитэйгүй юу? Эрэм эсвэл хамаарад. Ер нь л нэг юм хүний сайн сайхны төлөө гээл нэг өгүүлж хайлаа гисэрээс нь харамжлага яваад идэг. Тэгэхээр өөртөө юм наас юм байдгүй, үр дүн гарсан юм байдгүй. Жохот их гээд байна. Ялангуяа ийм зүйлсүүдэд ажил дээр ирсэн бас оруулмааргүй байна. Яг юмыг боддоор нь харсан бол харснараа их тийм хоос юм найдахгүйгээр бодит юм боддоор харж чий. Угаасаа бодъё л доо. Хэдүүлээ архичин найз залуутай ч юм уу те архичин найз хүнтэй байх гэж бодъё. За өдөр болгон 100% салдгүй дээ яах вэ? Тэгээ одоо баг салсан л барыг зөвчлөх мэт. Үнэхээр ингэж гарах гэж оролдлоо болсонгүй те. Тэгэх гол нь гарнаг итгээд удаан яваад байвал таач улам зовно, таач уртан хөгшрөн, гоо сайхан байх ш байхаа болно. Тэгэл нэг юм байнга стресстэй хүн болно. Тэрний өн зүгээр баг болчихно гэж болчихсон шүү дээ. За яг тэр шиг л бай гэж л гарч байна. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайктаараа, шеэрээрээ, субскрайб дараарай. Мөн донешн чөлөө маш баялах болно. Мөн одоо гүргэний утган дээр те юу хийхийг хүсэж байгаа юм зорилготой байна. Юу төвлөлөө тэмүүлжин төвч явуулаад тэр жинлээ сайхан манифест хийгээ залбирлуудыг төрөх болно. Тэгээд та бүхэн ингээ байнгын одоо юу асуухаа мэдэхгүй, яах их мэдэхгүй байгаа бол та бүхэн холбогдоод үзүүлж болно. Одоо ууз үзүүлбэл 13 байгаа. Facebook, Instagram сонгогдоод үзүүлж болно. Мөн байнгын стресстэй тогтрох хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг Oracle давсаг хэрэглээд үзээрэй. Ердөө 10-аас 20 минут давснаас нөрөөд 10-20 минут хэмжлэгийг хаад ирэхээр аюул сайхан тавьшиг гойлог хараад ирсэн авах шүү зөө. Тэгээ хамгийн сүүлд нь хэлээ. Болохгүй юм гэж байдгийг. Болохгүй хэрэггүй. Ядарна. Бүр хямрна. Би хачин ч өвдөн. Нойргүй. Тэгэхээр зүгээр орчих зөө. За тэгээд одоо сайн сайхныг хүсье. Дараач үзүүлэлт дээрээ уулзцаая.